За сайн байцгаана уу. Өнөөдрийн сэдвээр Якуза нар яаж ажилладаг вэ гэсэн сэдвээр ярих болно. За ерөнхий товчхондоо хэлэх юм бол одоо Японы Якуза бүлгийн гишүүн асан хүний одоо өөрийнх нь ярьсан ярилцлагыг ингээд орчуулж та бүхэндээ хүргэж байгаамаа. Намайг Юэма Шинва гэдэг би Якуза бүлгийн гишүүн асан. Өнгөрсөн 11 жилд одоо амьдралдаа бол 11 удаа шоронд одоо орж ял эдэлж байсан. Гэмт хэрэг гэдэг бол одоо хүнийг ийм л болгодог гэж байна. Явандаа би Якуза хүн байх ёстой одоо ёс суртахуунаасаа хазааж гэмт хэрэг хүчирхийлэл рүү бол орж эхэлсэн. Өнөөдөр таныг одоо хэр том албан тушаалд очих эсэх нь бол одоо таны хэр их мөнгө олж байгаагаас ер нь шууд тодорхойлогддог. Намайг Якузагийн бүлэглэлийн дарга байх үед миний өмнөөс шоронд одоо хоригдож ял эдэлж исэн хүмүүс байдаг байсан. Якуза байх хугацаанд миний ганц л боддог зүйл бол одоо яаж илүү их мөнгө олох вэ гэж боддог байлаа. Харин одоогийн байр сууринаасаа ингээ харахад бол энэ бүх бодлууд буруу байжээ гэж дүгнэсэн. Анх би 18 настайдаа Якузагийн бүлэгт илсэн орсон. Өмнө нь би мужаан хүн байсан. Мужааны ажил хийдэг байсан. Мужааны ажлаасаа болж миний зүрх нуруу өвддөг болсон гэж байна. Тэгээд би өөртөө одоо нэгэн шийдвэрийг гаргаж санхүүгийн эрхчлөөнд хүрч болох ажлыг хайж эхэлсэн. За ингээд санхүүтэй холбоотой ажилд орсон. Энэ ажил нь бол одоо нэг үгээр хэлэх юм бол мөнгө хүлэх ажил байсан юм байна. Манай байгууллага бол бусад хүмүүст өндөр хүүтэй одоо мөнгө зээлдэг. Бид зээлдэгчдээс одоо мөнгөний хүү болон зээлсэн мөнгөө нэхэж авдаг байлаа. Тэнд би ажиллаж байгаад анх Якузагийн бүлэглэлийн даргатайгаа бол уулзсан. Тэгээд нэгэн ёслол өгүүлсэн. Энэ ёслолыг бол Саказуки гэж хэлдэг бөгөөд нэгэн хундганд саке архи дүүргэж хийн. За тэгээ хундагтаа сакийг 3 балгалтаар одоо ууж дуусгах ёстой байдаг. Ингээд ёслол дуустдаг. Уг ёслолын яг утга учир нь юу вэ гэхээр Якуза бүлэглэлийн одоо даргынхаа доод албан тушаалтан болж байна гэдгээ одоо би хүлээн зөвшөөрж байгаа гэсэн утгатай зан үйл юм гэж байна. Хэрв та Якузагийн бүлэглэлд гишүүн болох юм бол өөрийн одоо бүх хувийн мэдээллээ одоо Якузагийн байгууллагад бүртгүүлдэг ёстой. Энэ цагаас эхлэн та Якузагийн байгууллагын одоо дансанд орлоо гэсэн үг юм аа. Цагдаагийн мэдээллийн санд бол таны талаар бүх мэдээлэл байх бөгөөд одоо цагдаагийн мэдээллийн санд бол таныг Якузагийн байгууллагатай холбоотой хүн гэж бүртгэсэн байдаг. Бүлэглэлд орсон цагаас эхлэн Якузагийн даргын гэрийн үүд хаалга бол одоо бусад гишүүдэд үргэлж нээлттэй болдгоо. Зарим үед бол хүссэн үедээ даргатайгаа уулзаж болдог бол харин заримдаа дарга бол одоо Якузагийн бүлгийн доод гишүүдийг дарааллаар нь дуудаж уулздаг. Ихэвчлэн 7 хоногтой нэг удаа эсвэл сардаа нэг удаа даргатайгаа уулзаж кайгао гэж нэрлэдэг одоо уулзалтын үед янз бүрийн асуудлын талаар бол даргадаа ярьж тайлгнадаг ёстой. Мөн өдөр бүр одоо бүлэглэлийн гишүүд дээд тушаалын дарга руугаа өглөө орой уцтаж өөрсдийгөө баривчлагдаагүй талаараа мэдээ өгдгөө. Уг мэдээг бол Якузагийн бүлэглэлийн одоо том даргад бол танилцуулдаг юм байна. Одоо баг дарга нь. За ингээд бүлэглэлийн бол одоо ахлагчийн үгэнд одоо доод албан тушаалтнууд нь орохгүй байна гэдэг нь бол үндсэндээ уучлахын аргагүй үйлдэлт бол тооцогддог. Гэвч бид бүгдээрээ л одоо хүмүүс учраас заримдаа одоо даргын тушаалд сэтгэл хангалуун бос үе болоод их олон байдаг. За дарга нар заримдаа ингээд доод албан тушаалтнуудаа сахилга баттай болгодог гэж байна. Якузагийн бүлэглэлд. За манай бүлэглэлийн дарга бол одоо маш түргэн уртай хүн байлаа. Хэрэг би харт тамхи хэрэглэх эсвэл одоо байгууллагаас хоригдсон бусад зүйлсийг одоо хийх юм бол намайг одоо дарга маань зодож шийтгдэг байсан. За юбицүмэ гэх ойлголт бол одоо байдаг. За энэ нь өөрийгөө гитлэх гэсэн утгатай. Якуза бүр хурууга тарих зан үйлийг хийдэг бөгөөд Японы катан гэж хэлээ. За зарим нь катана гэж хэлээ. За би ер нь энэ хүний хэллэгээр бол катан гэд орчуулснараа авъя. Катан сэлмнээс улбаатай. За зүүн гарынхаа жигчийн хурууг тайрна гэдэг бол катан сэлмийг барьж чадахгүй болно гэсэн үг. Японы дайчин хүн 2 гараараа ингээд катан сэлмийг барьж байгаа цавчилт хийдэг. За гэвч одоо зүүн гарынхаа жигчийн хуруугаа одоо тайрсан учраас энэ сэлмийг хүчтэй атгаж чадахгүй болдгоо гэсэн утгатай юм байна.
За би ч бас одоо юбицүмэ буюу чигчээ хурууга тайрах ёслолыг бол хийсэн. Ингээд энэ UMR шинмаваны одоо яг ярилцлагынхаа үеэр нэвтрүүлгийн дунд бол ингээд химэл хуруу зүүцсэн байдсан билээ тэр тассан хуруунда. Тэгээд тайруулсан хурууга ингээд харуулж байгаа. За якуза нар тайрсан хурууныхаа үеинд бол ингээд бүгдээрээ ийм хиймэл ийм хуруунууд зүүж одоо тэр нь яг ингээд жинхэнэ юм шиг харагдаж ингээд явдгийм байна. За анх хурууга одоо тайрахтаа бол одоо даргадаа худлаа ярьчихсан гэд UMR шинэ ярьж байгаа. За ингээд даргадаа худлаа ярьсныхаа төлөө би одоо төвчж чадлаггүй уушил гуйхын тулд хуруугаа одоо жинхнээсээ тайраад тэгээд даргадаа бол авчирч харуулсан. Би дөнгөж 20 настай байсан учраас үнэхээр одоо өөрийн хуруугаа яаж тасдгаа одоо мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй одоо их айж байсан. Тэгээд хуруугаа бүлэглэлийн гишүүн одоо тухайн якуза хүн өөрөө тасдах хэрэгтэй байд юм байна. За ингээд тэр үед би бол одоо даргыгаа тастаад одоо миний хурууг тастаад өгчөөч л гэж хэлмээр байсан. Гэхдээ одоо ямар нэгэн зүйлд одоо би даргадаа худлаа ярьсандаа гимшиж байсан учраас ингээд хурууга тасцсан гэж худлаа ярьсныхаа төлөө гимшээд за яг тухайн үед одоо хурууга тасцсан учраас би их өвдөлт мэдрээгүй. Одоо гимсэн сэтгэл зүйдээ одоо маш ихээр автаад их зоригтой байсан гэж. Якузагийн бүлэглэлийн дарга нар бол одоо тасалсан хурууга Японы Шинто сүмийн модны дор болдог уламжлалтай. Харин якуза бүлэглэлийн доод албан тушаалтнууд бол тасалсан хурууга офисынхаа өрөөний хөлдөөгчөнд эсвэл одоо офисынхаа буддын тахилын ширээн дээр тавьдаг. Би бүлэглэлийн даргадаа одоо яг одоо худлаа ярьсандаа гимшиж хурууга одоо тастаж одоо аваачиж өгсөн маш их таалагдсан тул за дарга маань намайг үнж байсанд минь биширч Коуду Тайчо цолыг намайг 21 настай байхад өгсөн. 22 настай байхдаа одоо шоронд орохоос өмнө би Босозуку байчтын одоо байкчтын бүлэглэлийн толгойлогч байсан юм байна. За тэгээд би 5 жил шоронд сууж байгаад гарч ирээд Вакагашира гэдэг цолтой болсон гэж байна. За гэмт бүлэглэлд нэг том дарга байх бөгөөд түүний доор бол хид хідэн жижиг даргууд байдаг. За Вакагашира гэдэг нь бол одоо 2 дугаар зэргийн дарга гэсэн утгатай үг юм байна. За ер нь нэлээд том цол юм байна. 2 дугаар зэргийн даргын доор бол дахиад доод ушаалын одоо дарга нар байх жишээний энэ одоо ингээд нэг даргын доор 2 дарга, за 2 даргын доор 4 дарга ч юм уу. Ингээд энэ зохион байгуулалтын ачаар бол якузагийн байгууллага эвдэрлгүй хүчтэй байж чаддгаа ийм онцлогтой зохион байгуулалт гэж хэлж байна. За Японы якуза нарын харилцаа бол одоо эцэг хүүгийн харилцаатай их адилхан юм. Үүндээ якуза нарын эцэг хүүгийн харилцаа нь таны одоо тийм ээ төрсөн эцэг та хоёрын харилцаанаас илүү одоо гүн бат болсон байдаг юм аа гэж. За ингээд бүлэглэлийн дүрмийн талаар ярьж байна. За якуза нарын бүлэглэлд бол маш олон дүрм байдаг. Гэвч бүх дүрмийг маш цөөхөн гишүүд дагаж мөрддөг. За жишээлбэл бол хэрв чи якуза бол бусдын эд зүйлийг хулгайлж болохгүй гэдэг дүрм байна. За гэхдээ маш олон якуза нар хулгайч байдаг. За өөр нэг дүрм бол одоо хэрвээ чи якуза бол бусдыг хуурж, мэхэлж, луйрдаж болохгүй гэж байна. За тэгээд үнэхээр инээдтэй зүйл нь зарим якуза бүлэглэлийн гишүүд бол нийгмийн зүгээр нэг энгийн дэг журмыг хүртэл одоо тийм мөрдөж чаддаггүй. Мөн якуза хүн бол одоо эмэгтэй хүнтэй холбоотой хэрэг явдал үүсгэж болохгүй гэж заасан байдаг ч их тохиолдолд бол якуза нар одоо эмэгтэй хүнтэй холбоотой байдаг. Энэ мэдчлэн бол одоо маш олон дүрмүүд якуза бүлэглэлд байдаг. За эмэгтэй якузагийн тухай ярьсан. Бүлэглэлд бол эмэгтэй якуза нар маш цөөхөн байдаг. Эмэгтэй гишүү олно гэдэг нь бол ер нь бол одоо якузагийн бүлэглэлд бол маш ховор одоо тохиолдох явдал байдаг. Якузагийн бүлэглэлээс хамаарч эмэгтэй гишүүдийг одоо хүлийн зөвшөөрж, бүлэгдээ авч ийсүүлж одоо эмэгтэй якуза байж болох ч гэсэн ерөнхий якузагийн одоо ёсонд бол эмэгтэй якузаг бол хизээч хүлээж авдаггүй. Надад бол өмнө нь одоо якузагийн бүлэглэлд байсан тийм эмэгтэй найз би. За одоо бол бүлэглэлээсээ гараад ингийн ажлыг явдаг гэж байгаа. За тэр найз минь бол бугундаа ингээд таних тэмдэг болсон шивээстэй. За мөн зүүн гарынхаа чигчээ хурууга тасалсан байдаг. За шивээсний тухай.
Бүх якуза нар бол одоо биендээ шивэстэй байдаггүй. За дашрамд хэлэхэд бол биеийнхээ бол бүх хэсэгт шивэстэй байсан. Гарынхаа бүр ингээд бугуун хүртэл шивэс хийлгсэн байсан. За сүүл бол якуза байхаа болж одоо бугуун хэсгийнхаа шивэсийг бол одоо арилгуулсан. За энэ шивэсийг бол арилгуулахад үнэн 1 сая йен болсон гэж. Японд бол якуза гэж жүжиглдэг хүмүүс маш олон байдаг. Жишээ нь якуза байсан хүн за бие дүүрэн шивээсээ бусдад харуулж гайхуулахыг хүсдэг одоо тийм үйлдэл одоо гаргадаг. За Японд бол биеэрээ дүүрэн шивээс хийлгсэн хүнээс бол айдаг. За энэ бол якуза, энэ бол аюултай гэсэн үзэл бодол бол үнэхээр тогтсон байдаг. Шивээсээ бусдад одоо харуулж гайхуулж байгаа одоо хүнийг би бол хараад үл тоомсролдог. За тэд бол ер нь тийм одоо төвчгөрсөн амьттай гэсэн утгаар хэлсэн. За хүмүүнлэгийн тусламжийн талаар ярьж байна. За якуза нарын нэг сайн тал бол одоо тэд бусдад одоо хүмүүс туслах ажлыг хийдгээ. Жишээ нь би 3 сарын 11-ний их Тохокугийн газар хөдлөлтийн дараа Мияги мужид одоо тусламжийн ажил хийхээр явж байсан. Өнөө үед та одоо якуза нараас тусламж гуйх юм бол мэдээж тэд танд туслах болно. Та тусламж одоо якуза нараас авсан л бол дараа нь бол байдал бол үнэхээр хэцүү болдгоо. Якуза танд тусалсан бол та өрөө заавал буцааж төлөх ёстой гэж байна якуза нарт. За ажлын талаар ярьж байна. Якуза нар бол ер нь бүлэглэлтэй бол өөр өөрийн ажил, өөр өөрийн бизнес одоо янз бүрийн ажлыг бол хийдэг. За якуза бол одоо жишээ нь одоо нэг энгийн хүнээс бол одоо ямарваа нэгэн зүйл худалдаж авахыг якузагаас одоо өөр энгийн хүмүүсээс худалдаж авахыг санал болгодог. За жишээ нь үйл хөдлөгч юм уу те. За эсвэл бол одоо сар бүр тодорхой хэмжээний мөнгийг якузад авчирж өгөхийг одоо энгийн иргэдээс бол шаарддаг. За тэр утгаараа ч гэсэн якуза бол одоо тань туслахын төлбөрийг бол одоо төлөхийг бол бас танаас шаарддаг. Якузад төлөх ёстой мөнгөө төлдгүү. За ингээд зүгтж алга болсон хүмүүс бол одоо их олон бий. Үүнийг бол тобу гэж хэлдэг. За үнэндээ бол одоо мөнгөө төлөөгүй зугтсан хүмүүсийг бол якуза нар маш амархан олдог. За ингээд нэг тохиолдлыг яриагээ тэгж байна. Манай одоо ганг бүлэглээс нэг залуу ингээд өндөр хүүтэй мөнгө зээлээд хүүгээ төлөхгүй, мөнгөө төлөхгүй ингээд зугтсан. За дараа нь тэр залуу бол баригдсан. Би тэр залууг олоод гадны одоо орны үйлчлүүлэгчтэй боол болгоод хил дамнуулан 3 сая йенээр одоо тэр залууг худалдсан гэж. За мөн якуза хүмүүс бол одоо бусдыг шантажлж их мөнгө олдог. За мөн баар болон шөнийн цэнгэний газруудаа одоо якуза нар гэрээ байгуулж ер нь бол хамгаалт security-ийн ажлыг хийдэг юм байна. Хэрвээ цэнгэний газар согтуу үйлчлүүлэгч асуудал үүсэх юм бол якуза нар ирж бол асуудлыг шийдэж өгдөг. За цэнгэний газар бол якуза нараар хамгаалуулсан төлбөрөө мэдээж төлдөг. За харин бол одоо өнөөгийн нийгэмд бол якузаг тийм ээ Японы нийгмээс хасах, шахах тухай хууль бол одоо их одоо байдаг болсон. За тийм учраас хүмүүсийг якуза нартай бол холбогдохыг бол хуулиар их хориглодог болсон. За хамгийн ашигтай бизнес бол ер нь одоо якузагийн ертөнцид бол харт тамхины 8 байдаг. Харин энэ манай одоо бүлэглэл бол хизээж харт тамхитай холбогдож болохгүй гэсэн дүрмтэй. За якуза нар хэр их мөнгө олох нь ямар салбарын одоо ямар бизнес эрхэлж байгаатай бол одоо шууд холбоотой байдаг. Харт тамхины 8 хийдэг якузагийн бүлгийнхэн бол одоо маш их хэмжээний мөнгийг олдог. За би бол одоо 2 дахь удаагаар шоронгоос гараад барилгын бизнес болон биеийн үнэлэлттэй холбоотой бизнес бол хийдэг байсан. За биеийн үнэлэлтийн бизнесээс сардаа 3 сая йен, барилгын бизнесээс сард 1 сая йений одоо ашиг олдог байсан гэж байна. За хажуугаар нь мөн одоо шантаачлах ажлыг бас хийж одоо нэлээдгүй их мөнгийг олдог байсан. Шантаачлах одоо ажлыг бол одоо хийж одоо маш их мөнгө олдог. За энэ шантаачлан гэдэг нэр томьёог одоо тайлбарлая. За нэг хүнийг тодорхой шаардлага хангаагүй бол хэн нэгэнд хохирол учруулсан ичүүртэй мэдээллийг олон нийтэд илчлэхээр одоо занлахийлах үйлдэлийг бол хэлдэг юм байна. За ингээд тухайн одоо хүнийг сүрдүүлж буй тэр занлахийлж байгаа мэдээлэл бол яг үнэн ч байж болдог, худлаач байж болдог. Якуза нар улс төрчдөөс бол одоо ихээхэн хэмжээний хахуул одоо мөнгө төлбөр авдаг. За ингээд одоо олон нийтийн ажилд бол оролцдог. За мөн олон цагдаа Японы цагдаа нар бол якуза нартай холбоотой байдаг гэж.
За галт зэвсгийн тухай буюу бууны тухай ярьсан. За намайг 18 настай анх якузагийн бүлэгт илсэн тухайн үед бол цагдаа нар якуза нараас буу буюу галт зэвсгийг ихээр хурааж авдаг үе байсан. Тэр үед якуза нар ч гэсэн маш хэмжээний буу хэрэглэдэг байсан. Хэрв цагдаа якузагаас буу хурааж авч чадах юм бол их хэмжээний урамшуул авдаг байсан үе учраас энэ буу хураах ажил бол тухайн үед маш эрчимтэй явж байсан гэж байна. За Японд бол буу буюу галт зэвсэг хэрэглэх нь бол хууль бус байдаг. Якуза нарын хэрэглэдэг бараг бүх бууг бол Япон улсад импортоор оруулж ирсэн байдаг. Японд хамгийн их өргөн хэрэглэдэг бууг бол токари гэж нэрлэдэг. За их загвараас нь мөн бууны загварыг өөрчилсөн буунууд ч бас якуза нар их хэрэглэдэг. За мөн койлтын хийсэн анаконда гэх бууны бол загвар байдаг гэж байна. За шоронд хоригдсон тухай ярьж байна. Би 11 удаа шоронд орохдоо за хамгийн анхны удаад ягаад шоронд орсон тухайгаа ярьж байна. За тэр үед бол машина хууль бус газар парклаад байрлуулсан байсан. За цагдаа нар машины маань ирээд арчиж авч яваад цагдаагийн журмын хашаанд хийсэн байсан. Би шөнөөр цагдаагийн журмын хашаанд нууцаар хулгаагаар ороод машина хулгайлж авах гэж байгаад баригдаад шоронд орсон гэж байна. За хоёр дахь удаага яагаад баривчлагдаж шоронд орсон бэ гэхээр бол би халц тулаан хийж байгаад баривчлагдсан. За энэ них бол Японд бол их ховор гэмт хэрэг тооцогддог юм байна халц тулаан хийх нь. За Мэйжигийн 90 үед бол японочууд самура байхаа болж сэлмээ хайж байсан үе бий. За үүний дараа бол тулааны шинэ хэлбэрт бол шилжсэн байдаг. Тухайн үед миний удирдах байсан босозуку бүлэглэл бол өөр нэг босозуку бүлэглэлийн бүлгэлтээ тэмцэж байсан эхэлж байсан үе юм байна. Энэ тэмцлээс болж намайг 100 жилийн түүхтэй дуэл буюу халц тулаан зохион байгуулсан гэж буруутгаж хоёр дахь удаага шоронд суулгасан. За би анх шоронд орох үед бол өөр нэг якузагийн бүлгэлийн гишүүнтэй бас хамт хоригдож байсан. За энэ хугацаанд бас нэлээд дотн болоод тэгээд тухайн хамт хоригдож исэн нөгөө өөр бүлгэлийн гишүүн бол энэ UMR Шинвагаас бол мөнгө хэмжээний мөнгө зээлж авсан юм байна суллагдсныхаа дараа. За ингээд тэр суллагдаад миний мөнгийг өгөхгүй аваад зогтсон гэж. За бид бол түүнийг хайж байгаа санамсаргүй байдлаар олсон. Түүнийг бол би олоод хид хідэн удаа ингээд толгоор нь мужааны алхаар бол ингээд цогцсон юм байна. За ингээд шоронд хүний биед халтсан хэрэгээр дахиад 3 жил хоригдсон. За Японы шоронгийн тухай товчхон ярьж байна. За шоронд якуза нарын хэрэгэлдгээс тис ондоо үг харилцан яриа бол хэрэгэлдэг. Жишээ нь бол шоронгийн хуйгууд ингээд камеруудыг шалгахаар ирэх үед бол бид нэгэндээ зүүзүү гэдэг тохио өгдөг. За хуйгуудыг бид бол шикэ гэж дууддаг байсан гэдэг гэж байна. За мөн шоронд сууж байгаа дээрэмчдийн даргыг бол хамгаалах бүхэл бүтэн SWAT маягийн баг хүртэл шоронд байдаг. Мөн шоронд тус бүрийн бүлгийн онцлогоос хамаарат бүлэг тус бүр өөрийн тийм онцлогтой харилцааны үг яриа хэрэгэлж хоорондоо ингэж харилцдаг. За энд нэг их сони юм ярьж байгаа. За якузагийн ертөнцид бол Kai Girl гэдэг хиллэг байд юм байна. За үүний утга нь бол дарга тушаал өгвөл тэр хүнийг очиж ална гэсэн утгатай юм байна. За тэгээд якуза бол тушаалыг хэрэгжүүлсний дараа мэдээж хүн амны хэрэгээр 15-аас 20 жилийн ял аваад шоронд суудаг. За ингээд ялаа эдэлж дуусны дараа тухайн якузагийн бүлэглэлийн гишүүн шоронгоос гарч ирээд якузагийн бүлэглэлдээ бол маш өндөр цолтой нэгэн болдгоо гинэ. За якузагийн бүлэглэл урд өмнө нь якуза бүх хүнийг хамгаалдаг байсан цаг үе бол Японд бий. За тиймээс бол өмнө нь якуза бүлгэн бол жигшүүртэй байгууллага бол байгаагүй маа. Харин дайны дараа бол цагдаа нар улам хүчрхэгжиж якуза нар хамгаалагч байх шаардлага нийгмээс түлхэгдэн гарсан. За якузагийн байгууллага хэдийн бол энэ цаг үеэс эхлээд уналтанд орж эхэлсэн. Миний бодлоор гэмт хэрэгтнүүдийн тоо бол хизээч цөөрдөггүй маа гэж би боддог. За одоо хүртэл якуза байсан хүмүүс ингээ бүлэглэлээ орхиод якуза байхаа болсон ч гэсэн гэмт хэрэгээ үйлдсээр л байдаг.
За тиймээс бол якузагийн засаглалтай байх нь дэмий юм аа гэж бол би одоо үздэг. Миний бодлоор Японы одоо өнөө залуу үеийнхэн бол якуза болохыг сонирхохгүй байгаа нь бол одоо гарцаагүй харагддаг. За өмнө нь бол якуза бол эд оргилдоо хурж их дажгүй тийм ээ кул дүр төрхтэй байсан үе би. За якуза болохын тулд одоо тухайн цаг үед бол хүмүүс одоо бүх зүйлээ чадах бүхнийг хийдэг байсан. Якуза болж якуза шиг амьдрахыг бол одоо мөрөөддөг байсан цаг үе байсан гэж. За ингээд өөрийн хувийн амьдралаа одоо ярьсан. За яг 10 жилийн өмнө би бол одоо шоронгоос суллагдаж байсан. Энэ бол миний одоо сүүлчийн гэмт хэрэгээ хийгээд ингээд шоронгоос одоо суллагдаж байсан үе юм. Би өөрийн хүслээр ингээд гэмт хэрэгүүдийг хийж байсан ч гэсэн өөрийн якуза бүлэглээс бол гарахын тулд одоо өөрөө тэгж зүхтарч бол гараагүй гэж байна. За якуза бүлэглээс бол маш олон хүмүүс юу ч хэлж ярилгүй, ямар шалтгаанаа хэлэлгүйгээр бол ингээд зүхтаад холбоо тогтоох боломжгүй ор сурггүй бол алга болдог гин. За тухайлбал Японд бол ажлаасаа яаж гарах талаар зөвлөгөө өгөх төв гэж одоо байдаг. За та тэр төвөөс очиж зөвлөгөө авч ажлаасаа гарахын тулд юу хийж болох талаар бол одоо асууж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад за ингээд бол ажлаа хаяад амжилтаар цугтаж чаддаг гинэ. За та өөрийгөө бол одоо якуза гэдгийг за эсвэл аль одоо хаана ямар газар ажилладаг гэдгээ бол энэ зөвлөгөө өгөх төвд бол угаасаа хэлэх шаардлагагүй байдаг. За тэд ч гэсэн одоо нууц хадгалахын тулд таныг юу хийдэг хэн болохыг бол сонирхдаггүй. За би 10 жил чин сэтгэлээсээ амьдрахдаа маш олон одоо мэрэгжлийг эзэмсэн. Олж авсан бүх ур чадвар маань бол ерөнхийдөө барилгын ажилтай холбоотой байсан. Би 30 настайгаас хойш одоо жирийн нийгэмд ажил хөдөлмөрөөр эрхэлдэг гишүүн болсон учраас бусадтай харьцуулахад би одоо бусдыг гүйцэх шаардлагатай хэвээр байна. За Японы нийгэмд бол шоронд хоригдож байсан хүнийг хүлээж авахд бол хэцүү байдаг. За ер нь хоригдож байх хугацаанд тухайн одоо хоригдол бол одоо шоронд мэрэгжил одоо эзэмших хөтөлбөр бол байдаг. За харамсалтай нь бол ихэнх хүмүүс бол үүнд хамрагдахыг хүсдэггүй. Ялтан бол одоо тиймээс суллагдаад өөрийнхөө амьдралыг өөрчилж дахиад гэмт хэрэг одоо бол хийхгүй нийгэмд орж нийгмийн гишүүн болж ажил хөдөлмөр эрхэлж одоо амьдралаа сайн сайхан болгоё гэд одоо хичнээн тухайн хүн хичээсэн ч гэсэн нийгэм Японы нийгэм бол одоо ял эдэлсэн хүнийг үнэхээр хүлээж авахд маш хэцүү байдаг. Энэ бол бодит амьдрал дээр бол үнэхээр боломжгүй байдгаа гэж байна. За баг одоо тухайн ял эдэлжсэн хүний одоо баг л бүхэл орлого бол талаар болдгоо. Би суллагдаад барилгын ертөнцид бол шууд хүл тавьсан гэж байна. За өмнө нь бол якуза бүлэглэл дээр ч гэсэн барилгын бизнес бол хийдэг байсан гэсэн. За тэгээд энэ барилгын салбарт бол нэлээд одоо удаан ажиллаж байна. Би ахыхаа барилгын компанид одоо суллагдсанаас хойш 6 жил ажилласан. За дараа нь би өөрийн гэсэн одоо барилгын компанийн салбараа нээгээд одоо ингээд 4 жил хувийн бизнесээ эрхлээд явж байна. За хамгийн сүүлийн одоо үгэн ингээд хэлсэн. За миний хүмүүст одоо хүрэхийг хүсч буй нэгэн зүйл бол та өмнө үйлдэж байсан гэмт хэрэгүүдтэй одоо баригдаж өнгөрсөн үедээ одоо тэгж гацах үлдэх хэрэггүй өөрийгөө одоо чамлж тийм ээ. За харин амьдралаа өөрчлөхийн тулд шаргуу хичээх хэрэгтэй шүү гэсэн мессежийг би бол одоо тэр өмнө нь ял эдэлжсэн ч юм уу тийм хүмүүст өгөхийг хүсэж байна гэж хэлсэн. За мөн одоо ял эдлээд нийгэмд ингээ байр сууриа олж чадахгүй байгаа, нийгэмд тэдгэр хүмүүсийг хүлээж авч чадахгүй байгаа, одоо гэмт хэрэг хийжсэн ч дахиад одоо гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй, шоронд орохыг хүсэхгүй хүмүүс байж болно шүү дээ. За ийм хүмүүсийг би дэмжихийн тулд бас ийм туршилтын офицер гэдэг мэргэжлийг одоо эзэмшихийг хүсэж байна гэж хэлээд за өнөөдрийн маань одоо якуза байсан Юэма Шинва маань ярилцлага ингээд дуусгасан байна. За ингээд өнөөдрийн одоо нэвтрүүлэг одоо видео маань ингээд өгөр дуусч байна. За нэг юм ерөөсөө би хэлхээ мартчихад байгаа юм а. Танд одоо энэ видео таалагддаг бол та илүү уруу сувг дээр subscribe дараарай, like дараарай гэж хүсье. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.